안녕 여러분. 자, 토픽 болохоос өмнөх 7 хичээлийн 3 дахь нь. За, өнөөдөр юу гэхээр 가족 인간관계 гэсэн тийм ээ гэр бүл болон хүн хоорондын харилцааны тухай сэдвээр ямар зүйлс ирдэг вэ гэж харцгаая л да. За, тэгэхэд хамгийн ихнийх нь 특히 сонсголын шалгалтын дээр хамгийн эхлээд амархан зүйлс ирж ирнэ тийм ээ. 요즘 연락이 줄었다. 요즘 연락이 드물다 гэх мэтлэн ойрд холбоо барихгүй удаж байна тийм ээ. Нэг их холбоо барихгүй байгаа гэдэг. Эсвэл 설날 아침에는 세배를 해요 гэсэн байна. Цагаан сарын өглөө зоологдог гэж хэлж байна. За тэгэнгუთ 핵가족 гэдэг зүйл гарч ирж байна. Гэр бүл дотроо одоо янз янзын хэлбэрүүдийн гэр бүл байгаа тийм ээ. Тэгэхээр 핵가족 гэдэг нь болохоор ам бүл цөөнтэй гэр бүлийг хэлдэг байгаа. цөөхүлийн амьдардаг. Тэгэхээр 핵가족의 증가와 사회적 변화 гэсэн мэт тийм ээ. ам бүл цөөн гэр бүлүүдийн өсөлт болон нийгмийн өөрчлөлт гэж хэлсэн байна. Дээр үед ч юм болохоор ам бүл олуулаа. Тэгээд одоо олон ээж аавтайгаа эмээ өвөтэйгоо гэх мэтлэн олон үеэрээ хамтдаа амьдардаг байсан бол сүүлийн үед бол 핵가족, 소가족 гэдэг зүйл бол маш их болоод байгаа. За эсвэл одоо харилцан яриан дээр тийм ээ 내가 정말 미안해 네 말이 맞았어 тийм намайг уучлаарай чиний зөв байсан гэж ярьж болж байна. За эсвэл 선배님이 자전거 동호회 추천해 주세요. 다 надад ундаг дугууны клуб санал болгооч гэж ингэж хоорондоо ярилцаж болж байна. мөн 1인 가구 증가로 간편식 소비도 늘어났다 гэж хэлж байна. 1인 가구 гэдэг зүйл бол топик дээр бас маш их яригддаг, гарч ирдэг болоод байгаа. Энэ нь юу вэ гэхээр ганцаараа амьдардаг хүмүүсийг хэлж байгаа. 가구 гэдэг үгийг аган шатан дээр бол хүмүүс ингээд тавилга гэж хэлсэн байж магадгүй тийм ээ. Гэхдээ гэр бүл болоод ирэнгүүт энэ маань ам бүлийн тоог нь хэлээд байгаа. Тэгэхээр 1인 가구 гэхээр ганцаараа амьдардаг хүмүүс болчихж байгаа. Сонирм бол? Тэгэхээр ганцаараа амьдардаг хүмүүсийг гэснээр 간편식 гэж юм тийм. Энэ шиг гэдэг нь юу вэ? Хоол. Тэгэхээр хялбархан идэж болдог хоол хүнсний хэрэглээ мөн ихсэж байна гэж хэлж байна. За харин бичиг дээр жаахан хэцүү болж магадгүй тийм ээ. 내가 일하느라고 약속을 까먹어 버렸어. 미안해 гэж хэлж байна тийм ээ. Би ажилдаа анхаарад чамтай уулзах байснаа мартчихжээ гинэ. 느라고 гэхээр хоносны хөвчлэн мод гэдэг дүр бас хамтдаа орж ирж байгаа шүү заяа. 느라고 тэгсэн ингэсэн. 대신 내가 맛있는 거 쏠게. би хамтдаа юм 죽여 гэж хэлж байна тийм ээ. За мөн дээрэс нь бичгийн эсэний сэдвэр 1인 가구 증가 이유는 무엇인가 гэж хэлж болж байна. 1인 가구 ганцаараа амьдардаг хүмүүсийн ихсэж байгаа шалтгаан нь юу вэ гэнэ. Энэ зүйлийг ерөнхийд хоёр хувааж болно заяа. Юу вэ гэхээр залуучууд болохоор өөрсдөө сонголтоороо хүнтэй сууж хүүхэд гаргахгүйгээр ганцаараа амьдардаг хүмүүс ихссэн байгаа. Ингэнгүүт 1인 가구 болчихж байгаа. За насанд хүрээд тийм ээ тэгээд одоо ажлын байртаа болох юм бол ээж аваасаа бус гарлаад ганцаараа амьдарч эхэлж байна. Тэгэнгүүтээ залуу насны энэ одоо хүмүүс ганцаараа амьдарч байна. Хоёр дахь нь юу гэхээр өндөр настай хүмүүс. Одоо ингээд дундаж наслт ихссэн байгаа тийм ээ. Дундаж наслт ихсхийн хэрээр хүмүүс урт насалдаг болчихсон. Тэгэнгүүт яг ингээд өвөө мөвөр хоёулаа хамт амьдраад байхгүй шүү тийм ээ. Хин нэг нь хань ижил нь өөд боллоо гэхэд ганцаараа үлдсэн амьдралаа гуулаад ирэхээр бас 1인 가구 болоод ирж байгаа. Тэгэхээр 1인 가구 донд нэг бол хит залуучууд, нэг бол хит өндөр настай хүмүүс бас байх гэдэг тийм ээ. 세대 차이는 왜 발생하는가 гэсэн байна. Үе хоорондын ялгаа яагаад бий болдог вэ? Үе хоорондын ялгаа гэхээр одоо манай эмээ өвөгийн үе, манай ээж аавын үе, миний үе гэхэрч өөр байгаа тийм ээ. Тэгвэл энэ хоорондын ялгааны зөрчил нь яагаад бий болд юм бэ? Нэг ойлгохгүй, ярилцахгүй байх тийм ээ. За тэгээд хамтдаа бас амьдрахгүй байх шүү дээ тийм ээ. Энэ бас шалтгаан нь болж байна. За унших тасгал дээр жаахан хүндрээд ирж магадгүй. 1인 가구와 1인용 가정제품 гэсэн юм тийм ээ. Одоо 1인 가구가 таньжаас тийм ганцаараа амьдардаг хүмүүс хэлж байгаа тийм ээ. Болон нэг хүнд зориулсан хүн бүтээгдэхүүнүүд бас ингэж унших тасгал гарч ирж байна. Эсвэл одоо 청소년들은 표현력이 부족하다. өсвөр насны хүүхдүүдийг 청소년 гэж хэлдэг. Хэрвээ 청소년 기 гэх юм бол өсвөр насны үе болно. шилжилтийн үе. 자, 청소년들 олон топын тийм ээ өсвөр насны хүүхдүүд 표현력이 부족하다. илэрхийлэх чадвар муу байдаг, сул байдаг. 친한 사이일수록 서로 존중을 해야 한다. 일수록 гэдэг дүр нь болохоор тэгэх тусам гэдэг. Тийм байх тусам. Тэгэхээр дотн байх тусмаа бие биенийг хүндлэх хэрэгтэй гэж хэлж байна. 독거 노인들은 보살피는 제도 гэсэн юм тийм ээ. нөгөө нэг 1인 가구가 2 хуваангууд нэг нь болохоор ганцаараа амьдардаг залуучууд, нэг нь болохоор өндөр настайгууд гэсэн тийм ээ. Тэгэхээр ганцаараа амьдардаг өндөр настай хүмүүсийг 독거 노인 гэж хэлдэг байна. 독거 노인. Тэгэхээр энэ хүмүүсийг халамжлах тийм ээ асрах хандлагыг
бодлогыг чэдүү гэж бас хэлж байна. За мөн дээрэс нь нүкиз зүүн, нүшилбо зүүн гэдэг зүйл гарч байна. Манай англи үгийг солонгос болгоцсон байна тийм ээ. Нүкиз зүүн тийм ээ, бага насны хүүхдийг нэвтрүүлэхгүй энэ одоо хоригдсан газруудыг нүкиз зүүн гэж хэлж байгаа. Жишээлбэл бодоод үзэл та тийм ээ. Нүкиз зүүн гэдэг зүйлийн тухай та дэмждэг байр суурин дээр байна уу, эсэргүүцдэг байр суурин дээр байна уу гэж ярьлаа гэхэд яагаад насны ангиллаар нь тийм ээ 5-аас доош насны хүүхдийг оруулахгүй гэж байгаа юм гэхээр аюулгүй байдал нэгдүгürt байгаад байгаа юм. Жишээлбэл одоо ил гал бариад явдаг ч юм уу, халуун буцлам хоол зөөгөөд явдаг ийм хоолны газруудад 5-аас доош насны бага насны хүүхдүүд хоорондоо ингээд гүйлдээд тийм ээ бэртэж гэмтлээ гэхэд эцэст нь нөгөө нэг хоолны газрын буруу болж дууссан тохиолдлууд маш их байгаа. Тэгээд ирэнгүүт хоолны газар ажиллаулж байгаа энэ одоо хүмүүс маань өөрсдөө яах нь манайх нүкиз зүүн гэдэг бий болох гэдэг шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс болохоор үйлшүүлэгч нараа энэ одоо маш тийм ялгуурлан хандж байна. Тийм ээ. Яагаад бид нар ингээ гэр бүлээрээ хоол идэх гэж ирсэн чинь 5-аас доош насныхыг нь оруулахгүй гэдэг юм. Байна гэсэн одоо байр суурь гэсэндээ байдаг. За тэгээд нүкиз зүүн дээр ингээд эсрэг тесрэг байр суурьнууд маш их хүчтэй ингээд өрсөлдөд байжсэн чинь нүшилбо зүүн гараад ирсэн. Юу вэ гэхээр шилбо гэж энэ силвер гэдэг нь болохоор энэ одоо мөнгөлөг үстэй гэд бодоод үзтээ өндөр настай хүмүүсийг силвер гэж. Гэтэл нүшилбо зүүн гэ гараад ирсэн. 65-аас дээш насны өндөр настай хүмүүсийг манайх албан байгууллага манай одоо хоолны газар нэвтрүүлэн оруулахгүй. Тэгээ бодоод үзэхээр ямар нэгэн газар ажиллаулж байгаа хүн нь тийм ээ одоо насны хязгаар үйлшүүлэгч нартай насны хязгаар тавилаа гэхэд энэ нь яг ингээд тэр газрыг ажиллаулж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь дур юм уу? Эсвэл үйлшүүлэгч нарыгаа тийм ээ ингэж ялгаж харьцаад байгаа хэрэг юм уу? Хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм уу? Гэдэг дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй болчихж байгаа маа. Бас бичээд үзвэл сонирхолтой. За тэгээд 가족 구성 гэж тийм ээ гэр бүлийн бүрэлдэхүүн 자녀 гэдэг нь хүүхэд анх шатн дээр 아이 гэж хэжилсэн байгааж магадгүй тийм ээ хүүхэд бага насны хүүхдийг 아이 гэж хэлдэг бол 자녀 гэдэг нь болохоор хүүхэд дээрэс нь миний төрүүлсэн өөрийн хүүхдийг хэлдэг шүү. Цэцэрлэгийн багш жишээлбэл манай ангид 15 хүүхэд байдгаа гэхдээ 자녀 гэж ярихгүй гэсэн. Би болохоор 전 자녀가 4명이에요 гэж ярина гэсэн. 아이 гэх юм бол зүгээр л хүүхэд болчих жоос. Миний төрүүлсэн биш ч гэж бол. Тэгэхээр цэцэрлэгийн багш 우리 반에는 5명의 아이가 있습니다. гэх юм бол 15 жоохон хүүхэдтэй ингэж ярьж болно гэсэн. 형제 ах дүүсийг хэлдэг 존경, хүндлэл, хүндэтгэх сэтгэл гэж юм тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг үе хоорондын ялгаа яагаад бий болдгийг энэ ялгааг хэдүүлээ би одоо байхгүй болохын тулд яах ёстой юм. Хүн хоорондын харилцаанд юу чухал юм бэ гэдэг. Иймэрхүү зүйлүүдээр нөгөө 존경, 배려, 이해 гэдэг энэ үнүүд нь гарч ирэх хэрэгтэй болчихж байгаа. 신뢰 гэдэг тийм ээ. Хүндэтгэх сэтгэл, халамж, анхаарал тавих, 이해, ойлголт тийм ээ. 신뢰, 믿음 шүү заяа. Итгэлцэл. 믿다 гэдэг мэдж байгаа мөртлөөс 신뢰 гэхэд мэдгүй хүмүүс бас байдаг шүү. За тэгээд 세대 차이 үе хоорондын ялгаа, 가치관, үнэт зүйл, үзэл бодлын ялгаа бас гарч ирнэ тийм ээ. Их орон ээж аавыгаа маш үнэт зүйл гэж боддог байсан. Өнгөрсөн үеийнхнийг бодох юм бол залуучууд бол өөрийгөө нэгдүгээрт тавина тийм ээ. Тэгээ миний хаз жаргалын төлөө юу хэрэгтэй юм бэ тийм ээ. Энэ их орон гэж нэг ингээд хойшлуулаад байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нэг үнэт зүйл үзэл бодлын ялгаанууд гарч ирж байна тий. Тэгээ тэрнээсээ болоод чүндүр 갈등 тийм ээ. Зөрчилдөө үүснэ тийм ээ. Үл ойлголцол тийм ээ. Санал зүрх бол хэрэг гарнаа. Тийм болохоор 의사소통 амьд харилцаагаа сайн өрнүүлэх хэрэгтэй болж таарч байна. 가족 гэж энэ гэр бүлийн хайр халамж. За тэгээ гэр бүлийн одоо бүтцүүдээр ямар гэр бүлүүд бас байж болж байна гингүүд суугаажуу 핵가족 гэх юм бол цөмхөн цөөхөлтэй амьдардаг гэр бүлийг хэлж байна. Харин 대가족 гэх юм бол өнөр өтгөн олуула 3 үеэрээ тийм ээ хамтдаа амьдардаг ийм гэр бүлийг 대가족 гэж хэлдэг. За эсвэл 한 부모 가족 гэж энэ үгнээс нөөс ойлгомжтой шүү дээ. Нэг эцэг эхтэй ээж аав нь аль нэг нь байдаг гэр бүлийг 한 부모 가족 гэж нэрлэдэг байгаа. 입양 가족 гэж энэ 입양하다 гэх юм бол үрчилж авахыг хэлдэг. Тэгэхээр үрчилж авсан гэр бүлийг 입양 가족 гэж нэрлэдэг байх нэ. Мөн 다문화 가정 гэдэг үг бас топик дээр маш их гардаг. Тэгэхээр олон соёлтой гэр бүл гэхээр өөр нэг соёлтой хэлтэй хүн өөр нэг соёлтой хэлтэй хүн хоорондоо гэр бүл болоод нэг гэр бүлийг бий болгосон бол 다문화 가정 гэж хэлж байгаа. Хоёр өөр орны хүмүүс хамтдаа одоо гэр бүл болоод суудсан биш тийм ээ. Энийг 다문화 가정 гэж нэрлэдэг байгаа.
За, хэллэгүүд хэлбэрүүд дээр нь юу байж болж байна гэхээр гажуугийн 형태가 다양해지고 있다. тийм ээ. гэр бүлийн хэлбэр болон төлөвлөж байна. олон янз болж байна гэж тийм. тэрэн дээр нь одоо за 이제 다문화 가정, 핵가족 өөр ямар гэр бүлүүд эдэн тийм ээ. 입양 가족 гэдэг олон янзын гэр бүлийн ийм одоо хэлбэрүүд байна. За мөн дээрэс нь 부모와 자녀 간의 대화가 줄어들고 있다. эцэг эх болон хүүхдүүдийн хоорондын яриа харилцан яриа илүү багасаад байна. 세대 간의 가치관 차이가 나타난다. 우리 хоорондын үнэт үзэл бодлын зөрүү가 илэрдэг. 서로 이해하려는 노력이 필요하다. тэгэхээр энэ үе хоорондын ялгааг бид нар яаж даван туулах ёстой? Нэг нэгнийгээ ойлгохыг хичээх гэнэ шүү дээ, тийм ээ. Эмээ өө дандаа нэг юм ярих гэлтэй. Нөгөөдөл нь сүүлийн үе хүүхдэд дандаа нэг юм ярих гэдэг. тэгэхээр яах нь нэг нэг ойлгохын тулд хичээх хэрэгтэй ахны. 필요하다. 예절과 존중은 인간관계에 원활하게 해준다. ёс зүй болон хүндлэл гэдэг зүйлээс хүн хоорондын харилцааг сайжруулж өгдөг. За мөн 가정의 분위기가 자녀의 성장에 영향을 준다 гэсэн мэт тийм ээ. гэр бүлийн уур амьсгал нь 자녀 гэж үлээ. хүүхдээс нь те. хүүхдийнх нь өсөлт хөгжилд нөлөөлнө. 친구 관계에서 신뢰가 중요하다. найзын хоорондын тийм ээ найзуудын харилцаанд итгэлцэл чухал. 신뢰 гэж юу гэлээ? 믿음 гэсэн тийм. 배려와 존중이 바람직한 관계의 기본이다. 하ламж болон хүндлэл бол зөв харилцааны үндэс гэж хэлж болж байна. 자 마지막으로 인간 관계의 문제는 대화 부족에서 비롯된다. хүн хоорондын харилцааны асуудал бол харилцан яла ойлголцол дутмаас бий болдог гэж хэлж байна. Тэгэхээр эднэр дээрээс бид нар тэг гэр бүлийн одоо яаж ангилж болж ийн ямар асуудлууд үүсдэг, яаж шийдвэрлэх боломжтой гэх мэтлэн үгнүүд болон хэлбэрүүдийг сурч авах боломжтой байх нь. За тэгвэл дараагийн хичээлээр уулзцгаая. 안녕.